одоо зуны ихэнх сар эхэлсэн шүү дээ. Тэгээд хамгийн гоё нь болохоор нөгөө Эрдэнэт хот нэршлээ авч байгаа. Өчтөр чинь үндсэн хуулийн шинээр батлагдсан үндсэн хууль хэрэгжиж эхлэх хонжино гэж. Би чинь нөгөө нэг ажлаа төлөвлөөл ирж байгаа царайнд богоноор буусан чи өглөө амар гоё бороо орсон чи шинэ ихэнх зуны ихэнх сарын шинэ нэгэнд буусан байсан шүү дээ. Амар гоё. Билүүд имбэрлээ. Яг өөрөө санаанд ороогүй байж та. Тэгсэн чи өчтөр чинь зуны ихэнх сарын шинийн 3-нд үндсэн хуулийн анхны хэрэгжилт эхэлж штэ. Одоо шинэ үндсэн хуулийн хэрэгжилт үндсэндээ хот болсон өдөр чи шинийн 3. Эрдэнэт хот маань эргээд хотын статустай болж байгаа л гэсэн үг л дээ. Тий. За эхлэх үү. Сайн байцгаана уу Эрдэнэтийн үзэгчид энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр 7 хоног бүр хин хэмбэ нэвтрүүлгээрээ үзэж та бүхэнтэйгээ уулздаг. Өнөөдрийнхөө нэвтрүүлгийн зочныг танилцуулъя. Монголын эмэгтэйчүүдийн албаны ерөнхийлөгч Оюн Гэрэл. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Тэр дундаа Эрдэнэтийн өдрийн мэнд хүргэе. Тэгээ танд бас энэ өдрийн мэнд хүргэе. Үзэгчдтэй одоо Эрдэнэт хотын иргэдтэй энэ өдрийн мэндийг бас хүргье. Яагаад ингэж хэлж ийм гэхээр нөгөө дөнгөж өчтөрхөн эрдэнэтчүүд маань одоо Эрдэнэт хотын статустай боллоо гэсэн юм одоо сайхан мэдээг бас хүлээж авсан байгаа. Гэтэ цаг хугацааны дараа статусын маань одоо яг хөрсөн дээрээ буух асуудал яригдах байх л та. Тийм. Ер нь бол яг Эрдэнэт угаасаа л хот байсан тий. Иргэдийнх нь хувьд сэтгэл зүрх бүгд яг өнөөдрийн хүртэл хот хэвээрэл байсан. Гэхдээ яг албан ёсны шинээр батлагдсан үндсэн хууль дээр хотын статус нь буцаж сэргэж албан ёсоор одоо хуулийн дагуу Эрдэнэт хот болж байгаа гэдэг бол сайхан. Тэгэхээр цаашлаа мэдээж яг энэ хуультай холбогдуулаад хийж хэрэгжүүлэх олон ажлууд хөрсөн дээрээ буухад бол тодорхой цаг хугацаа хэрэгтэй байх. Гэхдээ хотын иргэдийн хувьд бол хотынх өмнө нь ч байсан, өнөөдөр ч байгаа, маргааш ч байх болов гэж бодож байна. За, ингээд Оюн Гэрэл гэдэг эмэгтэйтэй хин хэмбэ нэвтрүүлгээр та ер нь хин хэмбэ гэдэг одоо асуултаар ярилцлага эхлэх гэж байна. Нутаг ус тий монголчууд ер нь хэлдэг шүү дээ. Аль нутгийн хөвөө гэж асуудаг. Яг энэ одоо уламжлалаар асуух гэдэг байгаа. Тэгээд хэдэн хүүхэдтэй айлын хэддэх хүүхэд вэ? Миний одоо хамгийн ганц мэдих зүйл маань бол та бол Эрдэнэтийн бэр. Тэгээд миний аавыг Хорлоогийн Батнасан гэдэг Ховд аймгийн Мөс цөмийн харьяат. Миний ээжийг Нацагдоржийн Жаргалсран гэдэг Ховд аймгийн Манхан сумын харьяат. Би бол өөрөө Ховд аймагт төрж өссөн. Айл манай аавчир 8 хүүхэд төрүүлсэн. 6 охинтой 2 хүүтэй. Би айлын 6 дахь охин, доороо 2 охин дүүтэй. Дээрээ 3 өвчтэй 2 ахтай. Ийм л айлын охин байгаа. Тэгээд сургуулаа төгснөөс хойш одоо 20 гаруй жил Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа. Гэхдээ манай ээжийн эгч дүүнэр Эрдэнэтийн уугуулууд ер нь бол Эрдэнэт хот анх илгээлтийн эзэд нь болоход л манай ээжийн эгчнэр ирж эгч одоо Зоё гэж эмэгтэй байдаг, энд амьдардаг. Дүүнэр бас байдаг. Ер нь бол манай одоо Батнасангийн гэх юм уу ба тий 6 охины 3 нь Эрдэнэтийн бэр. Миний эгч Эрдэнэтийн залуутаас уусан. Манай дүү бас Эрдэнэтийн өртөө байсан. Нөхөр нь өвд болсон юм аа. Тэгээд байсан гэж хэлж байгаа. Тэгээд би өөрөө бас Эрдэнэтийн бэр. Тэгэхээр Эрдэнэттэй их ойр юм биш үү тий. Одоо хадмууд нь эндээ амьдардаг. Ам бол хідүүлээ бас ханыхын талаар. Тэгээ манай хадам аавыг Болбаатар гэдэг Эрдэнэт үйлдвэрийн бас илгээлтийн эзэдийн анхдагч. Тэр нөгөө Эрдэнэт үйлдвэрээс гаргасан номон дээр бол илгээлтийн эзэдийн 4-р зэвчэгттэй юм байлээ. Хүмүүс бол тэр анхны Эрдэнэт үйлдвэрийн дарга Лавга гэж хүн байсан. Тэрний одоо юу Лавга ах бол манай хадам аавын эгчийнх нь хүү. Үндсэндээ үеэлүүд гэсэн. Манай хадам ээжийг Наран Гэрэл гэдэг холбоонд насаараа ажилласан 5 хүүхэдтэй. Манай нөхөр бол айлын том хүү бөгөөд дундх нь дээрээ 2 эгчтэй, доороо 2 дүүтэй, 1 эрэгтэй, 1 эмэгтэй дүүтэй. Эрдэнэ зул гэж залуу вэ. Эрдэнэтийнхэн бол яг сүнсийн зулаа гэж мэднэ. Тэгээд сүнс хамтлагт байсан юм залуу бэ. Бид хоёр охинтой. Том охин маань одоо оюутан болж байгаа. Баг маань 10 настай. Тэгээд нэг юм цомхон гэрүү байна да. За баярлалаа. Эрдэнэтийн бэрний ийм очиртай юм аа гэж те. Монголын эмэгтэйчүүдийн байгууллага гэдэг нүсэр том байгууллага маань нэг хэсэг нөгөө унтчихсан, хаалгаа барьчихсан, байгаа мó байхгүй мó гэл нэг ийм юу гэдэг нэр зүүсэн л те. За гэтэл нэг эмэгтэй очиод Оюн Гэрэл гэдэг эмэгтэй сонгогдоод очиод тэнд жил гарны хугацаанд бол твшил одоо юу гэх юм гээд нөгөө ийм байгууллага байдаг гэдгийг бүр ингээд мэдэртэл нь ерөнхийдөө нэг хэлэх юм болоод нөгөө шажигнал ажиллажсан. Яг тэр байгууллагыг хүлээж авах одоо үйл явцад таны хувьд одоо юу гэх юм ямар байр суурьтай яагаад чухам ер нь тэр байгууллагыг одоо очиж тэргүүнээр нь ерөнхийлөгчөөр нь ажиллах болсон юм.
мэддэггүй. Яагаад гэдэг. Тийм, Монголын эмэгтэйчдийн холбоо гэдэг энэ бол Азийн анхны эмэгтэйчдийн байгууллага. Энэ жил 96 настай болсон. Манай одоо хүмүүс ард түмэн мэддгээр нөгөө даштржийн нацагтаржийн гэргийн Пагман Дулуумбай, их жанжийн Сүбаатарын гэргийн Янжмаагаа, за Сонмын удуул Доржийн Мөнхөө гээл те Гэрэл сүрэн Дашаа, Эрдэнэчимэг гээд ийм Монголын сор улсын эмэгтэйчүүд энэ байгууллагыг 95 жил хүртэл нуруунд дээрээ өөрч авчирсан ийм түүхтэй. 90-ад оноос өмнө бол төр орны нийтийн статустай Монголын эмэгтэйчүүдийн хороо гэж байсан. Одоогоор зөвлөж хэлбэл баг эмэгтэйчүүдийн яам байсан хэмжээний ийм байгууллага. Миний хувьд бол яг хөө би 2000 ер нь би өөрөө хууч мэргэжилтэй, бас багш мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр зэрэгтэй. Тэгээ өөрөө ингээд эргээд амьдралынхаа ингээд ажилласан хугацаагаар би дандаа олон нийтийн байгууллагад ажилласан байдаг. Ер нь бол 15-6 жил би олон нийтийн байгууллагаар ажилласан байдаг. Анх Монголын Сони холбооны гүйцэтгэх захирлаар би ажлынхаа гарааг эхэлж ирсэн ийм түүхтэй. 4 жил Монголын Сони холбооны гүйцэтгэх захирлаар ажилласан. Дараа нь мэдээллийн сайтуудын ассоциац гэдэг тэр хоорондоо авилгалтай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлийн анхны гишүүдийн нэг байлаа. Тэгээ 2011 оноос сайнны төлөөх өөрчлөлт гэдэг нэг юм төрийн бас байгууллагт би зүгээр сайн дураараа оролцдог байсан. Удирдах зөвлөлийн төвшөнд тэгээд ээжүүдэд, хүүхдүүдэд ингээд заримдаа сайн дурын үйл ажиллагаа хийдэг. Одоо хүүхдийн баяраар болохоор нэг хэдэн бэлэг өгчдөг ч юм уу те. Альсууд нэг одоо хүнд шаардлагатай асуудал үүсвэл нэг бага хэмжээний 50-100 мянган төгрөг ч юм уу, 500 мянга ч юм уу тухайн үеэс шалтгаалаад бага хандив юм оролцоод өгчдөг. Нэг юм л байсан. Тэгээ дараа нь мэдээллийн сайтуудын ассоциац гэж байгууллагыг бас нөгөө сониудын дараа чинь сайтууд би боллоо. Сайтуудын ассоциацийн тэргүүнээр би нэг 6 жил ажилласан. Тэгээд дараа нь хавдар судлалын үндэсний төвд би нэг жил гаруй зөвлөхөр ажилласан. Ер нь бол илүү бүтэн Монгол гэдэг энэ хөтөлбөрийн арын албанд байсан гэж ойлгож болон чимбрүү эмчтэй гар нэлж ажиллаж байсан. Тэгээд эмэгтэйчдийн холбооны ерөнхийлөгч болохдоо тэр ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөөд ингээд 96 жилийн түүхтэй Монголын эмэгтэйчдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Өөр салбарт байсан юм шүү. Та чи ер нь олон нийтийн байгууллага. Яг би нэг өөрөө хууч мэргэжилтэй. Тэгээд хэвлэлийн салбарт бас олон жил ажиллаж удирдах албан тушаалд ажиллаж байсан болохоор тодорхой төвшөнд ялангуяа жоохон хэвлэлтэй холбоотой олон нийтийн харилцагтай холбоотой ийм зүйл дээр бас олон саналууд ирдэг байсан л да. Тэгээд хамтран судлалын тухайн үед мэдээж яг ингээд харсан болгон руу өсчөөдгүйгээд ахын цаашаа тий. Монголын Сони холбооны гүйцэтгэх захирал байхад авилгалтай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлөөр би яг үг хийхээр яг тэр алдаад олон нийтийн зөвлөлийн гишүүнээр олж ирсэн. Хамтран судлалын үндэсний төв дээр бол баг би сайн дураараа шахав өмнө нь очиж чинь бүрэн захиралтай одоо чадах юмараа л тусалж явдаг байсан. Ягаад гэвэл энэ хавдар гэдэг асуудал бол Монголын нийгмийн асуудал болсон. Энэ үед бол эргэн бүрийн бас хичээл сэтгэл зүрэхтэй одоо чадхаараа тусалж дэмжих ийм л одоо хамтын ажиллагаа байсан. Гэхдээ нэг жил гаруй хугацаа ажилласан. Тэр хугацаа бол яг албан ёсны ажил байсан. Тэгээд яг хажуугаар нь өөрөө нэг 2 жижиг компанитай олсон тий хэвлэлийн салбарт ажиллаж байсан болохоор нэг сайттай байсан. Тэгээд ISO Монгол гэж стандартын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанитай манайх ийм компанитай болсон. Тэгээд ерөнхийдөө товчхондоо нэг ийм тэгэхээр миний амьдралын одоо 22-3 настайгаас эхлээд өнөөдрийн хүртэлх цаг хугацаа бол олон нийтийн байгууллагт дандаа ажиллаж исэн ийм л школ холбоотой юм байна. Ингээ ерөнхийлөгч боллоо. Монголын тэгээд яг би нэг жижигхэн түүх яриа гэж бодож байна. Тэгээд нэг сайнны төлөөх өөрчлөлтөд төрийн бас байгууллагт ингээд явж исэн. За ингээд хүн чинь өдөр ирсэн бас нэг жоохон ухаан сууд юм уу те бид нар чинь бас хүүхэд гайгүй том болж байна. За нийгмийн амьдрал нөгөө гэрээ засаад бие засаад гэрээ засгээ те. За ингээд явж байгаа би ер нь эмэгтэйчүүдийн холбоо байгуулъя гэж бодсон байхгүй юу те. За одоо би чинь 40 хүрч байна. Ер нь би юу хийх вэ те цаашдаа яах вэ гэд. Тэгээд эмэгтэйчүүдийн холбоо байгуулъя гэд за нэр бодлоо. Амар удаан ингээл хэдэн хоног би ингээ нэр ботхороо заримдаа ингээ нойргоо хомчдаг байхгүй юу. Ингээл зүсэн зүйлийн баг одоо хоолны газрын хаяг хүртэл нэр болж орж ирээл те. Тэгээ байжсэн чинь нэг шөнө гинт энэ Монголын эмэгтэйчүүдийн холбоогч баян нэр байж тэгэл одоо мэдгүй байна. Яг тэгж орж ирсэн надад. Тэгээд байгуулга байд юм болов уу болов гэж унтах гээд тэгснэ нэрийг гуглдээд үзье гэж боддог байхгүй юу. Тэгээд утсан дээр гуглдээд чи байна. Бүр те 90 жилийн ойгоо 2014 онд 90 жилийн ойгоо одоо ойгоороо фото зургийг үзэсгэлэн гаргав гэд бүр ньюс цэгийн дээр ганцхан мэдээ Google хайлтаар гарч ирдэг байхгүй. Пөөх ийм байгууллага байдсан биш үү гээл те. За тэгэл унтцсан. Тэгээд тухайн удаад ингээ мартцсан. Тэгээ өмнө нь нөгөө эмэгтэйчтэй холбоо байгуулах тухайн юм ярихдаа би нэг найзтайгаа санал солилцож ирсэн байхгүй. Тэгээд тэр эргэтэй л те манай нөгөө найз чи тэгээ гоё эмэгтэй хүн юм чи гоё эмэгтэйчтэй байгуулаач харин тгий мэгээ гэд бид хоёр нэг тийм юм ярьж ирсэн. Тэгээд удалгүй байж байгаа ахаад нөгөө найзтайгаа уулзаад байжсэн чи нөгөөх маань асуудаг байхгүй өө чи нөгөөх холбоо байгуул гэсэн юу болсон бэ хүүшээ гэд нөгөөдхөө гинт санаад
байна. Монголын эмэгтэйчүүд холбоо гэж байгууллага байдсан юм биш үү? Одоо хэрвээ тэр байгууллага байвал 94 жил болж байгаа гэл. Тийм үү гэл манай нөгөө найз гайхаад хоёлоо уулга алдаад тэгэл өнгөрчихсөн. Тэгээ дараа нь Эрдэнэшим гэж хүн байдсан байх ингээд мэдгүй. Тэгэл яагаад ч юм ингээд явж исэн чинь Мартин 8-нд өгчээсэн. Тэгээд Монголын эмэгтэйчүүдтэй холбоо бас ээжүүдэд ингээд нөгөө хүндэт ээж мэйжгээ өрөмжлөл өгдөм байх гэд. Тэгэхээр би бүр яг сонирхож очиж үзье гэж одоод хоёр ээжигээ аваад тэгээд нөгөө Мартин 8-ны арга хэмжээнд орж анх Эрдэнэшим гэдэг хүнтэй танилцчихсан байхгүй юу. Тэгэл арга хэмжээнд яг ордгороо ороод тэгээд гараа явцсан чинь 4 сар гараа гэсэн чинь Монголын эмэгтэйчүүдтэй холбооны сонгуул болох ч байгааг гинэ. Тэ ингээд ерөнхийлөгчийн сонгуул болох ч байгааг гин. За тэгин гутал би ерөөсөө за би байгуулна гэж явж байхаар энэ байгууллагын одоо тэ сонгуульд өрсөлдөөд үзье. Тэгээд тэр чинь амар 10 сарын дундуур болсон шүү дээ. Тэгж л одоо өрсөлдөөд 20 хүний саналаар ядаад энэ байгууллагын одоо 9 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэгээд мэдээж яг хүн болгон янз бүрээр хардаг эмэгтэйчүүдтэй холбоо гэдэг нөгөө өмнөх статусаар аягүй хараад байдаг байхгүй. Төрөөс маш их мөнгө авдаг. Хуучин нөгөө амар том одоо бүтэц үйл ажиллагаа нь хിവэрэ байгаа гэж боддог. Гэтэл яг 90 онд Монголын эмэгтэйчүүдтэй хороог бүр татан буулгаад холбоо болгохгүй ийм байгууллага ерөөсөө байх шаардлагагүй гэж үзэхэд манай Мөнхөөгва яг шинэ ашигтанд Монголын эмэгтэйчүүдтэй холбоо болгож авч үлдсэн түүхтэй энэ бол Мөнхөөгвагийн хийсэн маш том гавья гэж би боддог. Өнгөрсөн жил яг анх удаа бид нар засгийн газарт нэг төсөл бичиж өгөөд энэ олон улсын чуулган хийх гэдэг те энэ хүчирхээлтэй холбоотой бид нар асуудал ярьж илүү сайхан ирээдүйн төлөө олон улсын чуулган хийх гэж байна. Гаднаас экспертууд урьж бид нар бас энэ одоо гадны одоо сайн жишээ юмыг судлах хэрэгтэй, нутагшуулах хэрэгтэй байна. Ер нь энэ хүчирхээлтэй холбоотой асуудлыг нийгмийн түвшинд авч ярих шаардлагатай байна гэдэг засгийн газарт бид нар төсөл барьж орж байгаа хэдэн төгрөг авсан. Тэрнээс хойшоо бол бид нар ямар нэгэн байдлаар одоохондоо мөнгө аваагүй. Гэхдээ засгийн газраас саяхан нэг тогтоол гарсан. Монголын эмэгтэйчүүдтэй холбоо нөгөө төрийн чигүүргийг, зарим чигүүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхийн энэний одоо тэр охид эмэгтэйчүүд гендертэй холбоотой асуудалтай засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, соёнгийн гэрлийн үйл ажиллагааг бас эмэгтэйчүүдтэй байгууллагатай хамтран зохион байгуулах боломжтой юм а гэдэг ийм нэг юм тогтоол гарсан байгаа. Одоохондоо бид нар ажил маань эхлэх байна. Коронавирус гарсан байгаа учраас ингээд зогссон. Тэгээд энэ 30 жилийн хугацаанд үнэхээр одоо байсан юм уу гэдэг хэмжээнд хүртэл юм хүрсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө нэг удирдах явж байгаа явсан хүний учиргүй бас буруу гэж би бол нэг буруудахыг хүсдэггүй. Яагаад тэгэхээр хоёр нийгмийн шилжилт болсон те нөгөө нэг төрийн статустай байгуулах чинь гинт ингээд статусгүй болоод өстөө нөгөө хинч биш болно гэдэг шиг те үйл ажиллагаа бүх юмд доголдсон те за ингээд нөгөө хөлөө олоод ойлголцоод явах гсаар атлын магадгүй маш олон жилийн хугацаа ингээд зарцуулагдсан байхаа л гэж боддог. Тэгээ одоо бол анх удаа бид нар бас Европын холбооноос маш том хэмжээний төсөл авлаа тий. Ингээд ингээд өнгөрсөн нэг жил 6 сарын хугацааг дүгнэхэд ингээд бид нар төрийн байгууллагатай хамтын ажиллагаа маань буцаад сэргэж эхэлж байна. Олон улсын байгууллагатай эхний төслөө аваад одоо бид нар Хинтээ, Дорнод, Сүхбаатар, Хинтээ, Сүхбаатар, Арангаа, Өр хангаа гэдэг Европын холбооноос туслах малчтыг чадварчуулах гэдэг аюул том төсөл авсан. Тэгээ маш их баяртай байгаа. Тэгэхээр үйл ажиллагаа сэргээд бас эргээд нөгөө олон улсын байгууллагатай хамтын ажиллагаа юмнуудаа яриа төр засагтаа ойлгуулад ингээр бас болох юм байна гэж ойлгоод явж байгаа. Нөгөө талаас харах юм бол энэ яг нөгөө Монголд үйл ажиллагаа явж байгаа бусад одоо 22 мянган төрийн бас байгууллагын нэг болчиход байгаа юм л та тий. Ягаад гэвэл төрөөс ямар нэгэн дэмжлэг алга, татаас алга, иргэдээсээ бид нар татвар алга тий. Яаж санхүүжүүлэх нь тодорхой бус нэг ийм л нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр цаашдаа ер нь бол энэ төрлөө бид нар энэ эмэгтэйчүүдийн холбооны статусыг сэргээх ёстой юу? Альсвал энэ эмэгтэйчүүд рүү чиглэсэн энэ төрийн механизмыг бий болгох шаардлагатай гэж үзэж байгаа. Таны одоо олон нийтэд хандаж яг энэ юу гэдэг Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэдэг энэ байгууллагын хийж хэрэгжүүлж байгаа ажлыг бол магадгүй бас олон нийт харьцангуй мэддэг болсон байна. Дээр нь бас та гэр бүлийн хүчирхийлэл, гэр одоо айл гэрт Монгол айлд тохиолдож байгаа тэр асуудлуудын нуглаа тий одоо юу гэдэг хаана юу нь болохоо ячаад байгаа. Тэр айл 5 ам бүлтэй байлаа гэхэд те тэр аав ээж одоо хүүхдэд юу тохиолдод байгаа гэдэг бол наривчлан бас олж харж байгаа хүний нэг гэж зөөр үтсэн. Тэгэхээр одоо яг технологийн хувьд одоо бид нар яах юм бэ те гарц гаргалгаа нь юу байгаа юм бэ? Яавал цаашид энэ хандлага маань өөрчлөгдөх юм? Соёлын тавталгаа гэдэг үйл ажиллагаагаар дамжуулаад хүний тархиа буюу сэтгүүгээр нь эхэлж өөрчлөх цаг ирсэн гэдэг хүн болгон яриад байгаа. Энийг бүр багаас нь эхлэх ёстой юм уу? Яах ёстой юм? Олон улсын одоо юу гэдгийг байгууллагууд маань бас энэ дээр яаж ажиллаад байгаа юм. Зөвхөн Японы нэг жишгээр аваад үзэхэд л Япон ээж бол хүүхдээ л харна. Хүүхдээ л мундаг хүн болгож одоо хүмүүжүүлснийхэн төлөө улс их орн нь тэр
хүүхдээ асарж байгаа ээж одоо өөрөөр хандж байна. Тэгэхээр энэ механизмыг бас эхлүүлчлээ шүү дээ тийм 50,000 төгрөгтэй ээж цалинтай ээж гэж. Гэтэл энэ маань өнөөдөр зүгээр нэг хүүхдээ нэг сүү аваад нэг л өдрийн одоо 7 хоногийн сүүгийг авч өгөх мөнгө гэж байгаа. Тэгэхээр энэ мэтчлэн ингээ ярих юм бол эмэгтэй хүн яагаад чинь айл гэрийн одоо бүхэл зүйлийг авч явдаг учраас ус төрт ч гэдэг юм уу одоо тэр их хуралт ч гэдэг юм уу те очиход арай өөр өнгө баясаар нэг ээжийн ихчийн гэдэг юм уу те айл гэрийн одоо нөгөө эдийн засгийн сайд гэдгээрээ ч юм уу те очиж харах байхгүй зүгээр боддгийн. Дэлхийн нийтийн доктортой хөгжлийн зорилт 2030 он хүртэл гарсан байна. За энд бол нэгдсэн үндэсний байгууллагт хэлсэн 190 гаруй улс орн нэгдээд орсон. За энэ 190 гаруй орн улс орн нэгдэхдээ ямар одоо зүйл дээр нэгдсэн бэ гэхээр дэлхийн нийтийн энэ олон асуудал шийдэхэд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 50% хүргэхэд энэ нөгөө хүчирхийлэл, архиталт, ажилгүйдэл, ядуурл, авилгал хүртэл буурна гэдэг ингээд том судалгаа гаргаад эннийхээ төлөө зорилт тавиад ажиллаж байгаа. Дэлхийн маш олон улс орны төрийн тэргүүнүүд эмэгтэйчүүд болж ирсэн. Ерөнхий сайд 34 настай ерөнхий сайд эмэгтэй байна. Батлан хамгаалахын сайд нь эмэгтэй байна гэдэг ингээд бид нэр одоо ярьдаг Скандинавын орнууд бол аюул гоё хөгжилтэй маш гоё улс орон. Иргэдэн аюулгүй айх юмгүй тийм илүү улс төржөөд байдаггүй ч гэх юм уу. Тэр улс орнуудын жишг юмыг харахаар яг л одоо нөгөө нэг энэ зорилтуудыг хэрэгжүүлсэн байдаг. Ер нь бол нөгөө гендер гэж яриад байдаг. Энэ балансын тухай асуудал юм л да. Ер нь бол тэнцвэртэй байдлын тухай асуудал. Манад бол харьцангуй тэр ойлголт жоохон сул байна уу гэж хараад байдаг. Яг тэгэхээр нөгөө нэг шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцсон гэхээр нэг дарга болгож байгаа хэдэн хүүхэн те улсын хурлд орох жагаа л нэг хэдэн хүүхнүүд яваад байна гэж хараад байдаг байхгүй юу. Гэтэл байглаас өгөгдсөн өгөл гэж байдаг. Эрэгтэй эмэгтэй хорвоо дээр ерөөсөө хүн гэж нэг төрөл байна те. Тэн дотор хоёр хүүс байгаа юм. Эрэгтэй эмэгтэй гэдэг те. Эрэгтэй хүнд байглаас өгөгдсөн өгөл эмэгтэй хүнд байглаас заяагдсан заяагдмал ингээд өгөгдөл гэж өөр байдаг. Эрэгтэй хүн бол илүү алсыг харсан, илүү уужуу, одоо илүү том зүйлийг дүр зургаар нь хардаг. Эмэгтэй хүн бол илүү одоо монголчууд байдаг нөгөө гэр доторх асуудлуудаа тий хүүхдээ хүмүүжүүлэх, тэр айл хоолтой ундтаа байх, нөхөр сүдрний эрүүл мэнд эрүүл их байх, орон гэрэн цэвэр цэмцгэр байх гэдэг. Ер нь бол гэр доторх асуудал гэдэг бол энэ улс доторх асуудал юм аа тий. Нэг гэр гэдэг гэр бүл гэдэг бол өөрөө Монгол улс юм. Монгол улс бол тэр гэр бүл юм тий. Тэгэхээр өнөөдөр ингээ бидний харж байгаа байдал гэр бүл дотор бид нар ямар харилцаа хандлагатай байна. Энэ улсын нийгмийн асуудал яг л тийм байгаа. Одоо дэндүү стресстэй байна гэдэг ингээд олон асуудлууд байна шүү дээ. Тэгэхээр айл гэр бүлийн одоо гэрийн эр нөхөр тий одоо эрчүүд маань юу хийдэг вэ гэхээр гэр бүлээ тэжээхээс ахуулаад хамгаалах энэ үүрэг гүйцэтгэдэг. Ээжүүд яадаг юм тий хүүхдээ нөгөө боловсролтой мэдлэгтэй байлгах, эрүүл байлгах, зөв хүн болгож өсгөж хүмүүжүүлэх, орон гэрээ цэвэрлэх гэдэг нөгөө нэг аавынх нь олж ирсэн мөнгөө зөв зарцуулах гэдэг ингээд тий. Тэгэхээр ер нь бол нэг зүйлийг бид нар ойлгодог болмоор байгаа юм. Эмэгтэйчүүдийн асуудал гэдэг бол эмэгтэйчүүдийн асуудал биш юм аа. Эмэгтэйчүүдийн асуудал бол нийгмийн асуудал юм аа гэж энийг л бид нар ойлгодог болмоор байгаа. Тэгэхээр эмэгтэй хүн ярихаар ингээд айлын ээжийг ярихаар бүх юм яригддаг те нөхөр нь яригддаг, хүүхэд нь яригддаг, хоолтой байна уу, хоолгүй, орон гэрэн цэвэрхэн байна уу гэл ингээд бүх юм яригддаг. Энтэй яг л адилхан. Яг адилхан. Улс орны шийдвэр гаргах түвшинд ээжийн нүдээр харж шийдэл хийх бодлогын ийм л хүмүүс хэрэгтэй байгаа юм. Тэ? Гэтэл гадны улс орнуудад бол 40%, 50% нэмэгтэйчүүд болоод эхэлсэн. Тэр улс орнуудын хөгжиж байгаа хөгжлийг бид бас харах хэрэгтэй. Яагаад ингээд хөгжөөд яагаад эмэгтэйчүүд ийм хүчтэй болоод байна? Яагаад эмэгтэйчүүдээ тэнд оролцуулаад байна гэд тэ? Гадаадд тэр хөгжөөд байгаа улс орнуудад эмэгтэй ерхий сайд болоод яаж алдав? Тэ? Гэт ингээд олон зүйлийг бид нар хамаар гана. Тэгэхээр энэ зүгээр бид нар хандлагын асуудал юм. Аав бол илүү нөгөө нэг том зүйлээ харж байгаа учраас гэрийнхаа хаана юу байгааг сайн тэр бүр сайн мэддэггүй шиг ээжүүд бол мэддэг те хаана юу байгаа. Хүүхэд нь одоо те юу нь өвддөг, юунд дуртай, юу иддэг, юу өмсдөг гэд ингээд бүр тэр нарийн маа мэддэг шиг улс оронд яг тийм бодлого хэрэгтэй байгаа. Монголын эмэгтэйчүүдийн ингээд холбоо гэдэг энэ том байгууллагт ороод таныг нэг талаасаа одоо юу гэдгийг сөргөөр харуул те анханасаа улс төрийн зорилготой орч гэдэг юм уу ингэж одоо энэ холбооны ерөнхийлөгч болсон байна гэж харж байгаа. Нөгөө талдаа болохоор угаасаа энэ байгууллага цаашид одоо илүү өргөжихийн тулд заавал одоо улс төрийн оролцоотой орч гэдэг юм уу те ямар нэгэн байдлаар эрх мэдэлтэй байж хийх ёстой гэснийг ойлголт яваад байна. Зүгээр эндээс би юу асуух гээд юм хэрэг та анханасаа улс төрд орох сонирхолтой орч гэдэг юм уу те энэ байгууллагт орсон уу үгүй юу гэдэг.
Тэгээ би 23 жилийн өмнө намд илсэн байдээ. Гэхдээ өнөөдөр хүртэл би хязгаарч улс төрд орё гэж бодож явж байгаагүй. За Монголын эмэгтэйчүүдийн холбоонд ороод анхнаасаа би улс төрийн зорилготой ороогүй. Би зүгээр эмэгтэйчүүдийн холбоо байгуулъя гэд өмнө нь ч би эмэгтэйчүүдийн чиглэлээр хүүхдүүд рүү чиглэсэн олон нийтийн ажил хангалттай оролцдог байсан. Тэр үед орох боломж байсан уу байсан. Тэгээд эмэгтэйчүүдийн холбоонд ороод ингээд би чи 21 аймгаар 35 6 удаа явжээ. Намайг одоо яасан олон явсан тухайгаа яасан олон ярьтыг ингээд байгаа юм те. Энэ нөгөө явсан гэдэг тоондоо биш тэнд ямар зүйл болсон бэ гэдгийг олж харсандаа байгаа болов гэж би зүгээр боддог. Бараг 40 мянган хүнтэй уулзсан. 300-400 төрлийн бас байгууллагуудтай уулзж ирсэн гэдэг. Үнэхээр нийгмийн асуудал ямар төвшөнд хүрсэн бэ гэдгийг тэндээс бол одоо статистикаас гарсан тоонуудаар бид харж болно. Жил өргөцсөн гэр бүл салалт 10%-аар өсөж байна те. Өрөөсгөл гэр бүл төсөж байгаа хүүхдүүдийн тоон нэмэгдэж байна. Архинд орж байгаа хүмүүс яаж юм те, харт амхны асуудал юу болж байна гэд ингээд нийгмийн асуудал гэдэг юм бол аюулын түвшинд хүрсэн. Үнэхээр аюулын түвшинд хүрсэн. Өнөөдөр яг чи үеэр хоёлаа ээж хүмүүс те, хоёлаа адилхан хүүхдүүдтэй. Гэтэл бидний хүүхдүүдээ бид нар өөрөө өөрснөө за одоо би өөрөө хүүхдээ сайхан боловсралтай болгоод миний хүүхдэл одоо элэг бүтэн амьдрч байвал болоодоо гэж бодох биш. Миний хүүхдийн асуудал бол бусдын хүүхдийн асуудал юм а гэж харж боддог сурмаар байгаа юм. Яагаад тэгэхээр одоо би өнөөдөр жишээ нь 2 хүүхэдтэй шүү дээ, 2 охинтой. Миний ирээдүйн хүргэн хаана өсөж байгаа болоо, хаана хүмүүжж байгаа болоо гэдэгт аягүй их санаа зовдөг байхгүй юу? Хайрлж өсгөөд ирээдүйд те бас нэг хэцүү хүний гарт очвол яана гэдэг энэ бол ээж болгоны л сэтгэл зовних асуудал хайц. Тэгэхээр өнөөдөр бид нар ингээд нэг юм хин нэгэн эрэгтэй хүчрхийлээд эмэгтэйчүүд нь аюултай их зовоод гэхээсээ илүүтэй энэ бодлогын ямар алдаа байна гэдгийг хармаар байгаа юм. Бодлогын ямар алдаа байна гэдэг. Энд бол хүний алдаанаас илүүтэй энэ системийн бодлогын алдаа байна л гэж би зөвхөн хэлмээр байдаг. Яагаад тэгэхээр ардчлалаас социализмаас ардчлал руу шилжсэн энэ их шилжилтийн үед хүн бүр амьд үлдэх тухай тэмцэл рүү орсон ийм л он жилүүд өнгөрсөн. Тэгэхээр нөгөө нэг аав ээжүүд гараад ганцхан 8-нд яваад ажил төрөлгээ те хүүхдүүдэд хоол ундгүй байлгахгүй тулд өөрснөө те ингээ гараа явцсны ард тэр хүүхдүүд хэн болж хүмүүжвэ гэдэг нэг юм асуудал байна. За нөгөө хүмүүцсэн хүүхдүүд амьдрал дээр гарч ирээд бас хэн болцсон байна вэ? Ирээдүйд тэр хүмүүс хэнийг хүмүүжүүлж байна вэ гэдэг энэ л зүйлийг бид нар олж хармаар байгаа юм л да. Ер нь бол иргэний нийгмийн байгууллагын бидний үлээж байгаа үүрэг бол шүүлүүлэгчийн түвшинд л байгаа. Тэгээд манай байгууллага бол бодлого боловсруулдаг байгууллага биш, шийдвэр гаргадаг байгууллага биш байхгүй юу? Тэгэхээр зүгээр жирийн иргэн шүүлүүлж байгаатай адилхан жирийн иргэний нэг юм байгууллагынхаа бид шүүлүүлсэн. Гадна бид нар жагсаал хийсэн, цуглаан хийсэн, заа өргөтлгөөсөн ээжүүдийн хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудалтай бид нар баахан тэтгэмжээр төлдөг байгаа аав ээжүүдийн нэрсийг олон нийтэд ил олгож зарласнараа одоо өнөөдөр жишээ нь зөрчлийн хуульд хүүхдийн тэтгэмж төлөхгүй 3 сараас дээш хугацаатай төлөхгүй байвал 7-30 хоног баривчилдаг ялтаа боллоо гэдэг ингээд тодорхой шийдлүүд хийгдээд явж байгаа. Мэдээж яг одоо янз бүрийн жоохон сөрөг юмнууд хаяа ганц нэг яригддаг тэрний Монголын эмэгтэйчүүдийн холбоог улс төржүүл айл нэг намынх болголоо гэд энэ дээр би одоо санал нэгддэггүй. Яагаад гэхээр хэрвээ бодлого боловсруулах тэ шийдвэр гаргах төвшөнд оролцох бол бид нар аль нэг системийг л дагна тэ тэр нь бол мэдээж аль нэг намал байж таараа би даагч байлаа гэд бид юу ч шийдэж чадахгүй гэдгийг тэртээ олон улс байтугай манайх практик дээр ч харлаа шүү дээ амьдрал дээр тэ тэгэхээр энэ нь бол магадгүй үзэл бодлын ийм одоо хувийн үзэл бодол байж таарна тэр утгаараа би Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа. Яагаад бас Монгол Ардын намыг сонгох болсон? Яагаад бас энэ одоо намаас нэр дэвших болсон бэ гэдэг дээр бол яг энэ хөрсөг гэдэг хүнтэй би бол шадар сайд байх байсан хамтарч ажилладаг байсан. Яг хэвлийн хүн байсан учраас хамтарч ажилладаг байсан. Магадгүй одоо хөрсөх даргын энэ Монгол улсад хийж байгаа шударгасны төлөөх тэмцэл энэ бол бас би энэ намыг бас нэр дэвших миний хамгийн бас гол одоо хөшүүрэг ч юм уу байсан. Тэгээд эмэгтэйчүүдийн байгууллага илгээлт өгөөд намаасаа томилолт аваад одоо Эрдэнэ хотод ирсэн байна. Тэгэхээр ер нь бол яг оюун гэрлэлээс үл хамааран Монголын эмэгтэйчүүд дараа нь бас нэг хэнтэй нэг цэцгээ навчаа оюун гэрэл одоо хинч яг тэрнээс нь шалтгаалаад хинч байсан хамаагүй Монголын эмэгтэйчүүдийн байгууллага гэж үндэсний хэмжээний 96 жилийн түүхтэй байгууллага бол бодлогын түвшинд дуу хоолой гаргах шаардлагатай гэж одоо манай байгууллагаас үздсэн учраас би ингээд илгээлт аваад явж байгаамаа. Тантай ярьж байгаа энэ үед бол би нэг зүйлийг анзаараад байна л да. Юу гэхээр эмэгтэйчүүд өөрсдөө хүчрэх байхын тулд эдийн засгийн
Тэгээд өөрийн гэсэн одоо юу гэдгийг тийм үнд зүйлтэй байх. Хизээч одоо юу гэдгийг хин нэгэн хүний одоо хүчирхийлэлд амьдрахгүй байх. Энэ бүх зүйлийг одоо гаргаж ирэхийн тулд эмэгтэйчүүд өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй юм байна тийм үү? Нөгөө талаасаа юу гэж харж байна вэ гэхээр одоо эмэгтэйчүүд бие бинийгаа ингэдэг л дээ. Та өөрөө ингээд эмэгтэйчүүдийн байгууллага юу энэ том байгууллага дандаа эмэгтэйчүүдтэй ажилладаг хүн. Тэр угаасаа ингэн энэ угаасаа ингэн те нэг тийм сөрөг талаас нь харах ажиглал одоо юу гэдгийг хатаархал гэдэг юм уу цагаан одоо шар юм хатаархлууд яваад идэг шүү дээ. Энэ бүхэн дээр та өөрөө дотор нь харж ажилладаг хүний хувьд бас хувь оюун гэрэл гэдэг хүний хувьд энэ одоо ата жөтөө гэдэг зүйл дээр ямар хөө байр суурьтай байдаг вэ? Би нэг жишээ бас нэг хүний хэлсэн үг хоёрыг иш татъя гэж бодож байна л да. Манай Мөнхөөгүйг бол баг Монголын ард түмэн бүгд тань. Мөнхөөгүй улс төрийн намын нэлээд шийдвэр гаргадаг тийм олон дарга нартай уулзсан юм байна л да ирчүүдтэй. Тэгээд та нар ингээд манай эмэгтэйчүүдийг дэмжиж өгөөч те. Ингээд эмэгтэйчүүдийг ингээд одоо та нарын л дэмжлэг хэрэгтэй байна. 50% хүрчмээр байна гэдгсэн чинь нэг одоо би нэрийг хэлээд яг улс төрийн намын нэг дарга босчрээд та нар ч хүн амын 51% бидтэй. Тэгээ өөрөө өөрснийгөө сонгоод дэмжигчээ яасан. Та нарт боломж байгаа штэ гэж хэлэхэд надад хэлэх үг алдаагүй би сууж исэн юм а гэж ярьж исэн. Өөр бол гадны би одоо нэрийн сайн санахгүй байна. Нэг ерхий сайд эмэгтэй хэлсэн байсан. Тэр юу гэхээр өнөөдөр та эмэгтэй хүнд саналаа өгөхгүй бол ирээдүйд охиноо одоо дарга болгох тухай битгий бодороо гэд хэлсэн ийм үг байсан байхгүй. Тэгэхээр зүгээр яг энэ нөгөө эмэгтэйчүүдийн асуудал гэд одоо ингээд 3-4 намаас нийтдээ нэг 30-40 хүүхэн дэвшиж явах шиг байна л да. Энэ бол уг нь хараа шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүд оролцоход энэ сонгуулийн квот гэж нэг 20% асуудал ярьж байгаа. Энэ бол зүгээр аргаа барсан арга. Гэхдээ энэ 20% квот бол уул нь эмэгтэйчүүдэд хамаатай биш эрчүүдэд ч хамаатай квот юм байна. Яагаад хамаатай вэ гэхээр хуулийн дээр аль нэг хүүс нь 20 буюу түүнээс дээш хувийн квотоор нэр дэвшиж болно гэсэн. Дээшээ штэ тий. Гэтэл манай улс төрийн намууд юу гэж ойлгодог вэ гэхээр энэ нь бол эмэгтэйчүүдэд зориулсан квот. Тэгвэл 20%-аас дээш биш 20%-аас доош ойлгочдөг байхгүй юу? 20 хүртэл бараг гэд тий. Тэгэхээр энэ зүгээр бартан байдаг уу? Тий, энэ тэрийг нийгэм ч тэгж ойлгодог. 20 яна 20% квот гэдэг 15 хүүхэн дэвших юм байна штэ гэд энэ 50 хүн дэвшиж болно. Ер нь бол тэгэхээр тэр босхыг зүгээр 20 дээр нь л бариад байгаа юм л та. Тэгэхээр цаашдаа бол арай өөрчлөгдөх байх гэж бодож байгаа. Тэгэхээр зүгээр энэ нөгөө түрүүн ярилцлага эхлэхдээ би хэлсэн шүү дээ. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшөнд орсноороо энэ бол дарга болгож байгаа хүний асуудал биш юм аа. Энэ бол нийгмийн чанартай асуудлаа шийдэхэд эмэгтэйчүүдийн нүдээр харж бодлого боловсруулж шийдэх энэ л шийдлийг эрэлхийлж яваа ийм л зүйл юм. Ер нь бол хүч гэж юу хэлээд байгаа юм те? Бэр чадлын хүчийг яриад байгаа мó, оюун ухааны хүчийг яриад байгаа мó гэд. Тэр дугаар бас нэг алдартай үг гэдэг нь шүү дээ. Морин дээр суугаад ташуураараа хамгаалсан улс орноо одоо те бид оюунаараа хамгаалах цаг болжээ гэж. Тэгэхээр эмэгтэйчүүд одоо октоудтай би ингэж хэлдэг. Октод минь хөөрхөн байх чухлыг үлж чухлаа тий. Тэгтээ хүчтэй байх илүү чухлаа гэд. Тэр хүч нь бол одоо юу гэдгийг өөрийн гэсэн мэдлэгтэй, боловсралтай, ажилтаа, орлоготой тий өөрийн гэсэн үнэт зүйлтэй, үзэл бодолтой ийм л хүний хэлж байгаа. Ээжүүдийн хийх ёстой ажил гэвэл ерөөсөө нөгөө хүүхдийн боловсрал хүмүүжил ирээдүйн энэ Монгол улсын эзэдийг бид хэн болгож хүмүүжүүлэх вэ? Хаана хүмүүжүүлэх вэ гэд өнөөдөр гэр бүл салалт ямар төвшөнд хүрээд байна? Гэр бүлийн хүчирхийлэл тэн дунд хүчирхийлэлд өртөөд явж байгаа хүүхдүүдийн тоо хэмжээ бол өдрө иргэцсэн өсөж байгаа. Гэтэл гэр бүлийн тухай хууль батлагддаггүй. 96 онд батлагдсан хуультайгаа өнөөдөр бид нар дахиад дараагийн парламент руу явчлаа шүү дээ энэ хууль. 3-4 удаа өргөн баригдсан ингээд унцдаг. Тэ? Хүний хөгжил дээрээ суурилсан улс байдаг болохоос биш эдийн засгийн хөгжил дээрээ суурилсан улс гэж байдгүй юм аа. Бид нар 96 оныхон гэр бүлийн хуультай л одоо үзээд байна шүү дээ. Гэтэл дэлхийн глобалчлагдаа тэ хиймэл оюун ухаан яриад хөгжлийн асар хурдтай цаг минут дойлоор хөгжиж байгаа энэ нийгэмд бид нар 21 хэдэн жилийн өмнө хуультайгаа суугаад байгаа байхгүй юу. Гэтэл тэр үед амьдарч исэн тэр 96 онд аав ээж байсан тэр нийгмийн тэр хүмүүсийн үзэл бодол хандлага хүмүүжил өөр байсан. Одоо бас өөр болцсон. Тэр ер нь бол өмнөх нийгэмд бид нар одоо ахмадуудаас суралцдаг ийм байлаа. Одоо бид нар бүгд бие биенээс суралцдаг нийгэмд амьдарч байгаа байхгүй. Бид нар 2 настай, 3 настай гэж голж болохооргүй тэр нялх хүүхдээс суралцах ийм нийгэмд бид нар амьдарч байгаа. Тийм учраас энэ нийгмийн чанартай энэ хуулиуд яагаад орхигдоод байдаг вэ? Энэ нь эрчүүд муу муухад орхиод байгаа юм бол биш ээ. Магадгүй энийг зүгээр харах одоо юу гэдгийг
Тэ одоо эр хүний нөгөө нэг боломж юм бага байдаг юм уу те тэрийг нэг илүү нөгөө том юм хардаг учраас глобал мега төслүүд яаж хөдөлж байна те хамгийн сүүлд коронавирус үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд ямар мундаг авч хэрэгжүүлж байна. Гэтэл яг л тэнд бас нөгөө гендрийн одоо хараагаар харах юу алдагдсан л яваад байна шүү дээ. Гэх чинь ийм л зүйлүүд юм байна. Магадгүй хол сонсогдох байх л да хиймэл оюун ухаан энэ гэхээр те хүмүүс одоо юу гэдэг шууд чихэнд нь очиод наалдахгүй л те. Гэтэл өөрөө угаасаа дэлхийн глобалчлалд одоо тий бүр үнэхээр одоо юу гэдэг тэр жигтэй орж байгаа энэ үед инновацийн тухай асуудал бол үнэхээр хүчтэй яригдчихэж байгаа. Тэгэхээр хиймэл оюун ухаан, инновац гэл энэ олон технологийн зүйлүүд маань яагаад бид нар өнөөдөр ярих хэвээр, яагаад анхаарах хэвээр гэдэг дээр. Тийм. Би бол хиймэл оюун ухаан хол биш, яг хажууд байна гэж ойлгож байгаа. Дэлхий өөрчлөгдөж байна, тий. Маш хурдтайгаар асар богино хугацаанд өөрчлөгдөж байна. Өмнө нь бид нар одоо социализмаас ардчлал руу шилжсэн шилжилтийн 30 жил бол тодорхой хэмжээнд мэдээж өөрчлөлтүүд зөндөө байсан. Гэхдээ одоогийн өөрчлөлт бол цаг минуттай секундээр өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ер нь өнөөдөр ямар нийгэмд амьдарч байгаа юм те гэд ямар дэлхий рүү явж байна. Нөгөө дээр үед чинь нөгөө бүр дэлхий дээр амьдарч байгаа чинь одоо халтгаа болчлаа гэдэг. Одоо бид нар баг виртуал дэлхийн асуудал ярьж байна шүү дээ. Тэгэхээр бид нар бол дижитал нийгэмд амьдарч байна. Тэ өнөөдөр магадгүй та өдөр энд ярилцаа зогсож байгаа энэ одоо нэвтрүүлгийг намын телевизийн Эрдэнэт хотын те одоо 100 гаруй мянган хүн үзлээ гэж ботход дэлхийн өнцөг булан бүрнээс хэдэн сая хүн үзэх боломжтой. Энийг бол технологи биднэрт өгч байгаа. Хоёр дахь гэх юм бол мэдээж ингээд технологи биднэрт маш олон гоё юм өгч байна л да те. Бид инновацийг шин түвшинд хайчиж байна. Бизнесүүд амар хэлбэр болж эхэлж байна. Ажлын байрууд өөрчлөгдөж байна. Хүний хандлага юм өөрчлөгдөж байна гэдэг. Тэгэхээр зөвхөн ерөнхийдөө нөгөө нэг нийгэм өөрчлөгдөхийн хэрээр хүн дагаад өөрчлөгддөг. Тэгвэл бид нар бас өөрчлөгдөд явж байгаа байхгүй юу? Энэ өөрчлөлтөнд донд давуу тал бол маш их сайнаар байна. Тэ одоо коронавирусын үед бол бүр ингээд хүчтэй явж эхэллээ шүү дээ. Хүүхдүүд онлайнаар хичээлээ хийж сурлаа. Магадгүй одоо 9 сарын 1-ээс эхлээд ч гэдэг юм уу бид нар магадгүй маш өөр амьдралын хэм маягаар амьдрна. Тэ магадгүй танхимын сургалт байхгүй болох тал руугаа ч явна байх. Гэхдээ мэдээж энэ цаг хугацаа бол хэрэгтэй. Гэхдээ л хүн бүр хаанаас ч үл хамааран мэдээлэл, мэдлэгийг олж авах боломжтой юм байна гэдгийг сая бол харуулчлаа шүү дээ. Гэртээ сууж ахтаач ажиллаа хийж болж байна. Гэртээ сууж ахтаач сургууль сурч болж байна, тэ. Малчны хотноос ч бид нар сурах боломжийг бидний барьж байгаа гар утас өгч байгаа байхгүй юу? Бидний барьж байгаа гар утсыг бид нар гар утас гэж ойлгоод байна. Бид нар бол дижитал дэлхийн иргэн учраас тэр дэлхийг барай явж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр гар утсаар дамжуулаад хөгжих боломж маш олон байна. Энийн хэрээр нөгөө нийгэм өөрчлөгдөд одоо нөгөө инновацлог асуудлууд аюух яригдж байгаа. Тэгээ нийгмийн инновац гэдэг одоо энэ шинэ нэр томьёол гараад ирсэн байна л да. Тэгээ нийгмийн инновац гэж юу юм? Ер нь инновац гэж юу юм гээд. Тэгээд би нэг жишээ хэлье гэж бодож байгаа хүмүүст ойлгуулахаар дунд сургуулийн 12 дугаар ангийн сургууль төгссөн хүүхдүүд өмнө нь шалгалтаа өгөх гээд орон нутгаас аймгийн төв дээр шалгалтаа өгдөг байсан. За ингээд мэдээж тэр чинь аймгийн сумаас аймгийн төв рүү ирж байгаа юм чинь зардал чирэгдэлтэй санхүү гэдэг олон юм байна. За буцаа явдаг 14 хоногийн дараа ирж хариугаа авдаг байсан. Энэ хугацаанд олон юм болдог байсан баг. Магадгүй шалгалтын дүн өөрчлөгдөх, тэ хардтал сэрдэлт авилгал гэдэг олон юм яригддаг ш. Одоо бол дунд сургуулийн хүүхдүүд шууд шалгалтаа өгөөд газар дээр нь хариугаа авдаг болсон. Энэ бол нийгмийн инновац юм байна. Нийгмийн гэдэг үг яагаад энд хэрэглэгдэж байна гэхээр бүх хүнд тэгш эрхтэйгээр тэр боломжийг олгож байгаа. Энэ асуудлыг нийгмийн инновац гэдэг. Тэгвэл одоо өөр болсон. Тэ нөгөө Z үеигээ гараад ирсэн, альфа үеигээ гараад ирсэн. Z үеийн иргэдийн одоо зан характер тэ ямар өөр байдیں۔ Тэднэртэй бид нар яаж харьцах юм гэхээр бид нар өөрснөө Z үеийн болчих шаардлага байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бол нөгөө дээр үддэгдэг байсан шүү дээ. Энэ өста хинэггүй үг тоодгүй гэдэг нөгөө ахмадууд маань ч юм аав ээж нар маань тэгдэг. Гэтэл одоо бол бид нар хүүхдээсээ суралцах яста шаардлагатай ийм нийгэмд амьдраад байгаа учраас хүүхэд минь юу ярьж ин те би бас сонсох хэрэгтэй болчихж байгаа байхгүй. За нэрээ энэ үеийн иргэд чинь ийм мэрэгжилтэй болох хэрэгтэй юм байна гэд. Жишээ нь 2030 он гэхэд ямар ч тохиолдолд алга болохгүй нэг мэрэгжил бол сэтгэл зүйч гэж байгаа байхгүй. Хүн байгаа цагт сэтгэл зүйч байна гэж те. Хүний нөгөө нэг харилцаа хандлага бүх юмыг сэтгэл зүйч зөвлөдөг тусалдаг ийм байх хэрэгтэй гэх. Өнөөдөр яг нэвтрүүлгийн маань одоо нэрнж тэр утганч тэр та ер нь хин бэ те энэ хүн ер нь хин бэ гэдэг. Тэгэхээр оюун гэрэл гэж ер нь хин бэ? Өөрийгөө зур томьёолоход бас хэцүү гэхдээ л. Тийм би сайн нөгөө их хурлд нэр дэвших болчоод би ер нь хин бэ гэд бодсон байхгүй юу бас. Тэгээд
би хаана өссөн те хин намайг өсгсөн гэд хүн гэхдээ их тийм арчаагүй жижигхэн мэт юм бил. Аав журтаа ингээд гоё ахуулсан ч зурггүй л мэт юм бил л дээ. Бид нар нэг том юм яриад, том ажил яриад, нэг л их гоё хөөрцөглөөл гадуур дотор гүүгээл те завгүй гэдгээ гайхаал ингээл яваад байдаг. Тэгээд нөгөө сонгуульд нэр дэвших болсон чинь нөгөө аав ичрээ зураг хэрэг болно үсттэй. Тэгээд тэгсэн чинь бид нар ингээл зүгээр л ингээл гар утсаар ахуулсан ч юм уу санаадаа санамсгүй зүгээр л ингээд ахуулсан. Тийм нэг юм зураг яг зорж очоод гоё ингээд ахуулсан зураг ерөөсөө ингээд байдгүй байсан надад амар харамсалтай санагдсан байхгүй юу. Манай аав ичрээ хамт амьдраад 56 жил болж байгаа. Өөртөө 8 хүүхэд төрүүлж өсгсөн. Дээр нь манай ээжийн аав их эрт нас ороод манай ээжийн өмчин 8 дүү манай аав өсгсөн. Тэгээд намайг баг байхад биднийг баг байхад манад хонцгой онжос өдөр байдгүй. Эмнэлгийн эргэлт гараагүй 7 хоног оршуулга гарч байгаагүй сар байдгүй. Тэгээд тухайд бид нар ч яхтай хүүхд юм чинь ядаргаатай ингэдэг хүүхдтэй тий бас хүүхд юм болсон хойно гоё орон дээр унтмаар л байдаг тий альсвал хоолны дээжээс бас идмээр л байдаг л байсан байх гэж би одоо бодож байгаа юм л та. Тэгэд манай аав юу ч хэлдэг байсан бэ гэхээр миний хүүхдүүдээ бити ингэж муухай аш гаргажээ тий хүн хэцүү өвдсөн зовсон үедээ хэн над руу одоо харах бол гэж бодоод л манайхыг сонгоод ирсэн. Хүнийг ядарсан зүдэрсэн үед нь тусалж зэмжиж явжээ гэж ингэж хэлж ирсэн. Магадгүй энэ намайг хүнлэг болгосон байх гэж би зөвхөн боддог. Тэ. Одоо ч гэсэн манай аав энд маш их хүмүүс ирж байнга л хонжидаг. За бид нар бол харьцангуй өөр олччихл тэ. Гэхдээ чадвал одоо цагаан сараар манайх ч одоо бараг 200 хүн ирдэ штэ цагаан сараар би чинь их цагаан сарыг их ёстортой хийдэг. Бүгдэнд нь бэлэг өгнө тий. Тэгээд наадмаар ингээд хатмуудаа хамаатнуудаа цуглуулдаг гэдэг. Яг их тийм олонтойгоо өссөн. Тэгээд зүгээр энэ дээр юу гэж хэлэх гэсэн бэхээр би зүгээр хамгийн дулаахан газар өссөн хүн. Тэг хамгийн дулаахан газар өссөн. Хамгийн их хайранд тий. Миний аав бид нарыг хайраар дутааж халамжаар дутаагаагүй өсгсөн. Боловсралтай мэдлэгтэй хүн шиг хүн болгож хүмүүжүүлсэн одоо би оюун гэрэл гэдэг жирийн нэг юм эмгтэл зогсож байна. Тийм ямар ч хэлсэн хүний амьдралд хүмүүжил шиг хэрэгтэй юм байдгүй. Тийм боловсрал мэдээж хэрэгтэй. Бид нар хүүхдүүдтэй боловсрал заавал эзэмшүүлэх хэрэгтэй. Гэхдээ хүмүүжлийг илүү их олгох хэрэгтэй л гэж боддог. Ирээдүйн улсын иргэд хаана хүмүүжиж байгаа бол тийм энэ хүүхдүүд хаана өсөж байгаа бол хаана боловсрч байгаа бол гэдэг дээр эрхэм бүр ээж аав бүр боддог байгаасаа гэж бодож байгаа. Улсын их хурлын гишүүд бол нэг талаас бодлого боловсруул шийдвэр гаргадаг хүмүүс тэднэрт гэхдээ нөгөө талаас жирийн л аав ээжүүд энд дарга цэрэгч байна уу хүн болгон математикч болдгоо хүн болгон аав ээж болдог гэдэг алдартай үг гэдэг шүү дээ тий. Тэгэхээр би хүмүүс тэрийг хэлмээр байгаа юм. Хүн болгон математикч болдгоо маа хүн болгон аав ээж болдгоо гэдэг энэ алдартай үгээр л одоо дуусгая да. Тэгээд би бол хамгийн дулаахан газар өссөн Ховд аймгийн одоо Иргэн одоо Батнасангийн оюун гэрэл гэж нэг юм эмэгтэй байна да. Гэтэ таны зарчим би ер нь хэлсэн үгэндээ эцэн болж эцэн хоолндоо сав бодох хэрэгтэй гэж хүмүүст ч хэлдэг, ярьдаг. Тэрнийхээ төлөөч явдаг гэж боддог. Ер нь бол яг би нэг юм сонин Монгол ардынхаа зүүрцсэн үгийг ингээд амьдралынхаа өдөр тутмын одоо бараг л уншлага, майн, тарин одоо юу гэдэг зарчим болгож явдаг хүн. Бид нарыг баг байхад манай аав бас хэлдэг л байсан. Эцэг хичээл заяа хичээнэ гэж. Санаа сайн бол заяа сайн гэж нэг иймэрхүү л одоо зүйлээр хүмүүжиж өнөөдөр хүртэл явж байгаа. Цаашдаа ч гэсэн одоо бол мэдээж бид нар өөрчлөгдөхгүй. Тэ 40 хүрсэн хүн их учиргүй өөрчлөгдөд байхгүй бах. Тэгээд ямар ч байсан яг зүгээр хүнд эхэлсэн бол тэрийгэ хийчдэг. Хүнд ярьсан бол тэрийгэ бас тэ эзэн болчдөг. Ер нь бол өөрөө өөртөө эзэн байх энэ зарчмыг л баримталж явдаг. Өөр хүүхдээ ч гэсэн тийм байгаасаа гэж боддог. Хүнд нэг гай болоод байлгүй тий. Учиргүй гавьяа болдгоо махад нэг гай болгох шиг бид нар өөрийнхөө урт амьдралаа аваад явцдаг. Ийм л одоо байх ёстой гэж боддог. Тэгээд ямар ч байсан удлаа ярьдгүү, нэг улгаа хийдгүү тий. Тэгээд өөрийнхөө хэмжээнд л өөрийнхөө амьдралыг болгоод явж байгаа л нэг юм залуу эмэгтэй тий. За баярлалаа. Тэгэхээр хин хэмбэ нэвтрүүлэх маань ээлж дугаар энэ түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэгт маань оролцож байгаа зочин болго өөр гэсэн өнгө аястай, өөр гэсэн амьдралын замналтай, өөр гэсэн зарчимтай, өөр гэсэн турсамжтай байдаг. Тэгэхээр өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч оюун гэрэл гэдэг эмэгтэй үзэл бодол за бас одоо амьдралынхын турсамжтай
цөөн хормоор дамжуулан ингээд бас танилцсандаа баяртай байна. Манай үзэгчид бас нэвтрүүлгийн маань толсон сууж таалан соргосон гэдэгт итгэлтэй байна. Ингээд ирэх дугаараар эргээд уулзлаа баяртай.